one of the sunniest places on Earth, with an astonishing 250 sunny days per year. Talk about a sunny disposition. Very amazing, right? But it's nothing compared to number 2. Fact number 2. Mongolia is a colossal country, but it's also one of the least densely populated, with an area larger than Texas. Okay, I'm from Mongolia. Thank you. Be quiet, listen to me. Eastern is this confirmation today after Korea. After Korea, I hear vision opportunity. Okay, I'm sorry. I'm very hot. Any shake back, Mongolians, should understand. Actually, my Sabogrant and to protect this city blanket party. Okay, I'm going to try. Okay, my name is Hornzo. See you someday. Bye. Хүчтэй. Би гоцаад чи юу гэж байгаа. Хүмүүс бүр шалаад инегээд байж шүү дээ. За сайн мөн үү. За эмэгтэй улс төрчний чуулганд за Монгол улсад төлөөд үг хэлэх шиг боллоо тийм ээ. Та сая яг ямар улсын хэл дээр ярьсан бэ? Англи хэл шүү дээ. Англи хэл. Би харин нөгөө эртний жоохон тийм нөгөө British аягаар сураад эртний англи хэл сурцсан юм шиг байна. Тэгээд хүмүүс бас их сонирхол. За ер нь бол та улс төрийг тэгээ пулт Монгол улсад төлөөлж ярьж байгаа хүн ийм байж болохгүй гэх шүү. Та өөрийнхөө оронд арайчхан мэдлэг боловсрол та залуу үеийнхнийгээ явуулж болох байсан шүү дээ. Та яагаад усаа ингэж ийм мэдлэг тоог болгож байгаа юм бэ? Та ингэж ярьж болохгүй зү дээ. Уучлаарай та яриагаа тусчаач төхөө.